Сайн уу? Ана байна. Энэ удаагийн видеоны гарчиг дээр байгаачлан bullet journal системээр хөтэлдэг төлөвлөгөөч дэвтэр дээрээ 6 дугаар сарын нүрүүдэд хэрхэн бэлдэж буйгаа хуваалцах гэж байна. Тэгэхээр 5 дугаар сарын дундуур нийтлэгдсэн миний нэг видеог үзсэн бол би та нартай 6 дугаар сараас эхлэн ашиглах гэж байгаа дэвтрээ танилцуулсан. Ингэхдээ дэвтрийн хамгийн ихний нүрүүдийг буюу за шинээр дэвтэр ашиглаж эхлэх бүрдээ бэлдэж байгаа хуудасуудаа бол танилцуулдаг. Тэгэхээр хэрвээ тэр видеог олж үзээгүй байгаа бол би дээр картекст болон видеоноор тайлбарсад холбогдчихсан байгаа тэр видеог төрүүлж үзээрэй гэж хүсмээр байна. Тэгэхээр тэр видеон дээр ярьж байсанчлан ерөөдөө миний одоо ашиглаж байгаа энэ дэвтрийн маань хуудасууд дуусгаж байгаа учраас 6 дугаар сараас энэ дэвтэр рүү бол нүүж орё гэж төлөвлөж байгаа хийлж байсан. Харин 5 дугаар сарын эцэс одоо болоод ирэхэд нэг хачирхалтай ч юм уу ер зүгээр нэг юм анзаарэгдсэн юу вэ гэхээр 5 дугаар сарын сүүлийн нүр ингэж яваад араас нь эхлээд 1 2 3 4 5 6 7 8 буюу нийтдээ 16 нүур үлдчихэж байгаа юм. Тэгэхээр 16 нүрэн дээр юу багтах вүлээ? 6 дугаар сарын нүрүүд бол бүгдээрээ энэ дэвтэр дээр багтчих юм биш үү гэдэг сэтгэл төрсөн гэдэг ер нь бодол төрлөө. Тэгэхээр би энэ дэвтэр дээр 16-гийн 16 хоос нүр үлдчихсэн байхад яагаад энэ дэвтэр лүгөө нүүж орно гэж энэ дэвтэр дээрээ 6 дугаар сараа бол дуусгачихъя гэж шийдээд үндсэндээ 5 дугаар сарын дундор одоо нийтэлж байсан видеоноос жоохон өөр зүйл хийх гэж байна. Тэрийг бол ойлгоно гэж найдаж байна. За тэгээд угаасаа ер нь дэвтэр ашиглаж байгаа хүмүүсийн хувьд нэг бол жилийн турш нэг дэвтэр ашиглах эсвэл тухайн жилдээ 2 дэвтэр ашиглах болыг 6 сараар нь тэнцүүх байх ч юм уу те. Тиймэрхүү сонирхол бол байдаг учраас би бас өөрөө ч гэсэндээ яг 6 сарыг дуустал яг нэг дэвтэр дээр байчихмаар сонирхол бол надад байна. Хэдийгээр би энэ дэвтрийг 12 дугаар сараас ашиглаж эхэлсэн боловч яг 2021 оныхоо бол ямар ч 6 сарыг нэг дэвтэр дээр багтаачих юм бол энэ дэвтэр дээр магадгүй 7-оос 12 дугаар сар гэдэг 2021 он дуустал бол багтчихвал 2022 оноос эхлээд шин дэвтэр лүү бол нүүх боломжтой болно гэж боддог юм. Тийм нэг бодол байна. Тэгэхээр за олон юм нуушаад яг энэ дэвтэр дээрээ би 6 дугаар сараа төлөвлөхөөр болсон шүү. Өмнөх видеон дээрээс одоо гинэт хуучин дэвтэр дахиад гараад ирэх юм бол тийм тайлбар бас хэрэгтэй болов уу гэж бодоод видеоныхоо оршил дээр энэ тухай хуваалцъя гэж бодсон юм. За тэгээд дээрээс нь хэрвээ та нар bullet journal системээр төлөвлөгч дэвтэр ашиглая одоо хөтлөё гэж бодож байгаа бол төлөвлөгч дэвтэр брендийн энэ дэвтрээс сонирхоод үзээрэй. B6 хэмжээтэй 150 г-ийн цаастай өндөр чанартай ер нь бол зах зээл дээр байршиж байгаа энэ дэвтэрнүүдтэй төстэй чанарын цаасыг бол даруй 2 дахин хямдхан үнээр Монгол орон даяар үнэгүй хүргэх нөхцөлтэйгээр бол гаргасан байгаа шүү. Би видеоны одоо энэ дэвтрийг танилцуулсан видеог дээр картекст болон видеоноор тайлбар хэсэгт мөн энэ дэвтрийг авах боломжтой холбоосыг видеоноор тайлбар хэсэгт оруулахыг сонирхож байвал тэр видео руу орж үзээд өөрийнхөө төлөвлөгч дэвтрийг гар дээрээ үнэгүй хүргүүлэн аваарай гэж уриалъя. За тэгэхээр урьдчилан ярих урт оршил бол энд хүрээд дууслаа. Тэгэхээр энэ дэвтэр дээрээ хэдүүлээ 5 дугаар сар үгүй 6 дугаар сарын нүрүүдээ бэлтцгээе. Сар бүрийн төлөвлөлтийн хамгийн ихэнд би тухайн сард ашиглах үндсэн өнгөө сонгодог. Зуны улирал эхэлчихсэн байгаа учраас би энэ хоёр стикернээс санаа аван ногоон өнгийг үндсэнд нь ашиглахаар шийдлээ. Ийм учраас энэ сарын турш Zebra брендийн Mild Liner коллекцийн Mild Green гэдэг өнгийг бол сонгон ашиглая гэж шийдсэн юм. Төлөвлөлтийнхөө ихэнд бол би үндсэн тэргүүн нүрээ бэлдсэнгүй харин баруун гар талд нь байдаг тэмдэглэлийн нүрээ төрүүлээд бэлдээд эхэллээ. Өмнөх саруудад би тэргүүн нүрийнхаа баруун талд байрлах brain jump гэж нэрлэдэг байгаа тэмдэглэлийн нүрэн дээрээ зөвхөн тухайн тэмдэглэлээ хөтлөөд байсан. Огт ийм том хэмжээтэй хуанлий бол ашиглахгүй байсан л да. Энэ сард ягаад чи би баг зэрэг том хэмжээтэй яг ер нь дундаж хэмжээтэй хуанлий ашиглая гэж шийдээд баруун гартлын нүрэн дээр ийм хуанлийг бол урьдчилан бэлдлээ. Zebra-гийн mild liner-уудын нэг харамсалтай зүйл байдаг нь яг ингээд шугам тавиад зураад эхлэхээр жоохон баагаад байдаг. Тэгэхээр яг энэ хуанлины дээдлийн хэсэг дээр яаж баасан бэ гэдгийг та нар бол харж байгаа байх. Тэгэхээр ингэж бэлдсэнийхаа дараа бол би аль болох цэвэрхэн байх үүднээс хамгийн сүүлийн нүрэн дээр илүү зурсныгоо бол цагаан wash out-аар бол арилгачихлаа. Дараа нь үргэлжлээд даваагаас ням гараг хүртэлх тэмдэглэлээ бол өгсөн. Хүмүүсийн хувьд зарим 7 хоног нь бол зарим хүний хувьд 7 хоног нь ням гарагт эхэлдэг байхад миний хувьд үргэлж даваа гарагт эхэлдэг. Яг тэр системээрээ тэргүүн нүрийнхаа баруун талд үндсэн хуанлигаа ийм байдлаар бол бэлтлээ. За ингээ баруун гар талд зүүн гар тал дээр бол үндсэн
тэргүүн нүрээ бол хийцгээе. Ингэхдээ би уг нь эхлээд стикер дээрээ бичиж гэж бодож байсан ч гэснээр стикерний маань материал дээр нь brush pen бол гарахааргүй материал байсан байлээ. Тийм учраас өөр юм зурагтай цаасан дээр бол June гэсэн 6 дугаар сар буюу June гэсэн тэмдэглэлийг бол бичээд дээрээс нь давхарлаж наахаар шийдсэн. Дээдл дээр наах уу, доотлол дээр наах уу гэж нэлээд бодож байгаад эцсийн дүндээ дээдл дээр нь тааруулжул наах нь зүгээр юм байна гэсэн шийдэлд бол хүрсэн байгаа. Гэтэ яг 6 дугаар сарын чинь гоё хөнгөн яваад үзье гэж бодоод иймэрхүү байдлаар тэргүүн нүрээ бол бэлдэж байгаа юм. За харин баруун гартал дээрээ би өмнө нь brain dump гэдэг үгийг ашигладаг байсан бол энэ удаад зүгээр тэр жижигхэн богинохон зайг ашиглаад биччихье гэж бодсон учраас notes буюу тэмдэглэл гэсэн бичгийг бол хийлээ. Энэ нүүрэн дээр одоо доотлолт нь үлдэж байгаа зайд бол яг brain dump-тэй ижилхэн зорилгоор бол ашиглагдана. За мөн би сар болгоныг энэ бөөрийнхий стикерүүдийг аль болох олныг ашиглаж дуусгахыг бол хүсэж байгаа. Энэ удаад 3 ширхгийг баруун доод буланд нь ашиглалаа. Артлынх нүрнээс эхлээд бол шууд weeklies буюу миний 7 хоногийн тэмдэглэлүүд эхэлж байгаа. Зарим чинь яг habit tracker буюу дадлан мөшгчөө яасан бэ гэж бодож байж магадгүй. Би удахгүй яг дадлан мөшгчөө яасан та нарт харуулах болно. За эхлээд шууд сарын үндсэн нүрүүдийн араас 7 хоногийнхоо нүрүүдийг бол бэлдэхдээ энэ оны 22 дугаар 7 хоногийн нүрийг бол тусгаалan бэлдэж байгаа маань энэ. Тэгэхээр 22 дугаар нүрээ тэмдэглэсэн хэсгээ бол доотлол дээр нь суур өнгийг нь энэ сарынхан ашиглаж байгаа тодруулагчаараа тэмдэглээд оруулчихлаа. Ингээд 22, 23 гээд 26 дахь 7 хоног хүртэл оруулж өгсөн байгаа. Доороос нь эхлээд running list-ээр бичих зайгаа бол гаргаж ирж байна. Хэрвээ та нар running list гэж юу вэ гэдгийг мэдэхгүй байгаа бол би энэ талаар бол тусад нь видео хийж байсныгаа бас дээр холбож өгсөн байгаа шүү. За түрүүн habit tracker буюу дадлан мөшгчийн тухай яриад өнгөрсөн. Энэ сараас эхлээд би яг 7 хоногийнхоо нүрүүд дээрээ тухайн 7 хоногтоо дадлан мөшгөд явчихъя гэж бодсон юм. Өнгөрсөн саруудад яг дадлан мөшгөгчд зориулсан сар болгоны эхэнд тусгаалan гаргаж өгсөн нүрүүдийг бол ашиглаж байсан. Сүүлийн 5 болон 4 дугаар сард ажиллаад байхнаа би яг дадлан мөшгөгчийнхөө нүүрлөө ухарж очиж мөшгөх үйлдэлээ хийх маань багасчихсан байгаа анзаарчихсан учраас байнгын харж байгаа 7 хоногийнхоо нүүрэн дээрээ дадлан мөшгөгчөө оруулж ирье гэж шийдээд ийм шийдлийг бол гаргаж ирсэн маань юм. Тэгэхээр энэ удаад би бүтэн нойр, өглөөний арьс арчилгаа, оройны арьс арчилгаа, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт болон тэмдэглэл бичих гэсэн одоогийн байдлаар 6 дадлыг мөшгөхөөр тэмдэглэл оруулж өглөө. Гэхдээ 7 дахь дадлаач гэсэндээ бичих зай бол үлдсэн байгаа. Тэгэхээр яг энэ хэм маягаар running list-ээ хөтөлж явах юм бол 7 хоног болгонд би 7 дадлыг бол мөшөх боломжтой болж өгнө гэсэн үг. 4 дугаар сарынхаа нүрүүдийг bullet journal дээр хэрхэн бэлдсэн маа та нарт таалагдсан гэж найдаж байна. Тэгсэн бол лайк дараарай. Энэ удаагийн төлөвлөлтөөс та нар өөрсдийнхөө bullet journal дээр нэвтрүүлье гэж шийдсэн зүйл байх юм бол тэрийгээ ч гэсэндээ комментээр хуваалцаарай гэж хүсмээр байна. За ингээд bullet journal системээр одоо төлөвлөгч дэвтэр ашиглая гэж шийдсэн бол та нарт дахин төлөвлөгч дэвтрийг сануулъя. Миний өөрийн өнгөрсөн 3 дугаар сард гаргасан төлөвлөгч дэвтрийн брендинг хамгийн анхны бүтээгдэхүүн буюу B6 хэмжээтэй хатуу хавцтай ийм дэвтэр байгаа шүү. Монгол орон даяар үнэгүй хүргэж байгааг сануулъя. Энд тэрийг авах холбоосыг би видеонд доор тайлбар хэсэгт оруулж өглөө. Тэгэхээр видеотой хамт байсан маш их баярлалаа. Дараагийн видеогоор тун утгагүй эргээд уулзъя. Баяр таа.